энэ технологи ашигласан тусламжтай үзүүлэлт өргөсөн сэргийг жинхэнэ бидний хэрэгжүүлсэн төсөл мобайл технологи. Тэгэхээр бид аливаа ажлыг эхэлж хийхдээ маш бэрхшээлтэй хүндэтгэл давуулаад өнөөдөр мобайл технологиг өргөжүүлж энэ мобайл цаашид энэ төслөөр өргөжлөх болсон бас сайн миний бие нэг талтай байгаа. Сумын хайрын бүргийн засаг даргын хамгийн газар анслах технологи буюу одоо мобайл технологиг энэ олон нийтийн түвшинд өргөжүүлэх тэрээр шаардлагатай бол мэдээж төсөлдөө цаашаа өргөжлөө ямар нэгэн байдлаар энэ санхүүжилтөд одоо өргөсөн сэргийг эрсдэл бүлгийн буюу одоо за мөн одоо нөөц баримтлах бодлогоо хэрэгжүүлэх тун болоод байна. Өнөөдөр хэрэгжүүлэх тогтвортой өргөжлийн үзэл баримт 2030 хүрэх үндсэн баримтч болж байна. Эндээр өнөөдрийн хурд оролцож байгаа, цуглаанд оролцож байгаа та бүхэнд амжилт хүсье. Та өнөөдрийн үйлчлэлийн ажиллагаа амжилттай үргэлжлэе гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Ер нь манай эрүүл мэндийн салбарын төрөөс баримтлах бодлогын одоо эхний хэсэг бол энэ нийгмийн эрүүл мэндэд тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэх, нөгөөтэйгөр одоо анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх том асуудал байгаа. Тийм учраас энэ анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, үүнийг одоо хүн амд нэг ч иргэднийг орхитуулахгүй байх ийм тусламж үйлчилгээг үзүүлэхэд өнөөдрийн хэрэгжүүлж байгаа энэ төсөл одоо анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологиг нэвтрүүлэх чухал байна. Энэ төсөл хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ төсөл маань өөрөө хоёр үе шатаа ингээд дуусгаад явж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ төсөл маань манай ялангуяа энэ анслагдсан орон нутагт мөн түнчлэн одоо эрт илрүүлгийг хийхэд маш том суурь болж ирэх юм. Тийм учраас хөдөө орон нутагт анслагдсан орон нутагт энэ төслийг цаашд нь хэрэгжүүлэх чиглэлээр өнөөдөр бид ярилцж байна. Ялангуяа одоо анслагдсан эрсдэл бүлгийн хүмүүстээр энэ тусламж үйлчилгээг үзүүлэх нь хамгийн чухлаа гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ санхүүжилтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, за мөн олон улсын байгууллагууд хамтарч зохион байгуулж байгаа. Цаашдаа ч энэ төслийг ер нь суур төслөө болгоод энэ элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, за бүх нийтийг өрсөн сэргийлэх үзлэгт хамруулах чиглэлээр энэ анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологиг ашиглах энэ төслийг цаашд нь үргэлжлүүлж энэ төслийн суурин дээр үйл ажиллагаагаа явуулах юм сайхан боломж нэгдэж ирж байгаа гэж ингэж үзэж байна. За тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техник зав Солонгос улсын кодын туслан санхүүжилтээр хэрэгжсэн анхан шатны эрүүл мэндийн байгууллага бол олон нийтийн түвшинд мобайл технологиг хэрэгжүүлэх гэсэн төсөл бол 2016 онд Дөвнөгөө аймагт 3 ТЭС, Манлай, Номхон гэсэн 3 сумдуул хэрэгжсэн байж байгаа. Тэгэхээр энэ төслийн үр өгөөж нь бол одоо асар нэлээд их байгаа тий. Өөрөөр хэлбэл энэ одоо мобайл технологиг анхан шатны эрүүл мэндийн байгууллагад анхудаа хэрэгжүүлнэ гэдэг бол томоохон инновац үйл ажиллагаа тийм ээ. Үүнийг зэрэгсээд эм чимлэгийн ажилчин бол одоо шинэ технологиг хэрэглэх одоо санхүүгийн болон одоо баашны төхөөр өмнөд уруулж бодисын хувьд бол одоо нөөц хязгаарлагдмал нөөцтэй байдаг. Энэ нөөцийн хувьд бол одоо хангалттай болох тийм ээ. Ингэснээр одоо хурж очиж чадахгүй байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд өөрөө ирж хамрагдаж чадахгүй байгаа аслагдсан сумын төвөөс аслагдсан одоо хөдөө уулын мөртэй байж байгаа тийм ээ. Хөдөө амьдардаг малчид за тэнд байж байгаа өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд 0-5 насны хүүхэд гэдэг юм уу тийм ээ. Ингээд ирж хурж болтгоо ийм иргэдэд бол тусламж үйлчилгээ хүргэх тухайн хүмүүсийн дунд одоо халдварт болон халдварын бус өвчнийг эрт ирүүлэх тийм ээ. Ийм тусламж үйлчилгээг бол одоо үзүүлснээр бол тухайн одоо өрх гэр бүлийн өрх гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн хувьд одоо нас баралтанд нөлөөлөх өвчлөлийг одоо хорт авдарч гэдэг юм уу тийм ээ. Амьдралын чанарт нөлөөлөх өвчнүүд эрт илрүүлснээр бол иргэдийн хувьд бол ач холбогдолтой байж байгаа. За эрүүл мэндийн байгууллагын хувьд бол одоо тэр болгон хурч очоод байдгүй иргэдийг одоо бүртгүүлжүүлэх тухайн иргэдийн одоо эрсдэлтэй зан үйл, эрүүл бус одоо хандлага, дадал, биеийнх нь бие махбодд байж байгаа өвчлөлийг илрүүлэх тийм ээ. Ийм үйл ажиллагааг бол ингэж зохион байгуулсан байж байгаа. За ингэснээр одоо эмнэлгийн ажилчдын багаар ажиллах чадвар, за идэвхтэй наашлага нэмэгдэх,
За мөн одоо иргэдийн талаарх мэдээллийн санатай болох, одоо судалгааны дататай болох ч гэдэг юм тийм ээ, ийм одоо ач холбогдолтой бол байсан. Манай сонгон архин дүүрэгч 2014 оноос эхлээд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратеги хэрэгжиж эхэлсэн. Энэ стратегийн хүрээнд хоёр өргөн эмнэлэг дээр маань энэ нөгөө эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологиг нэвтрүүлнэ гэсэн төсөл бол сая хэрэгжээд ингээд дуусж байна. За энийг хэрэгжүүлснээр бол мэдээж олон их үр дүнтэй арга хэмжээ тэгээд болсон. За нэгдүгürt нь бол юу гэхээр өрхийн эмч цоглогч нарын чадвар мэдлэг ур чадвар сайжирсан. Өөрөөсөө өмнө халдварт болон халдварт тус өвчний эрт илрүүлгийн удирдамжийн дагуу үзлэг хийдэг байсан. Тэгэхэд бол зөвхөн нөгөө нэг жин өндөртэй ч юм уу тэгээд сахар холестерин үздэг гэсэн бол одоо энэ мобайл технологиг ашиглаад илүү их нөгөө эхо аппараттай, зөөврийн эхо аппараттай, ЭКГ-тэй олсноороо тусламж үйлчилгээ маань бүр илүү хүрэгдсэн. За хоёр дахь гэхэд зөвхөн тийм багжаар явдаг гэсэн бол одоо нэмэгдээд ийм олон мобайл технологийн багжтай олснороо манай эмч нар бас өөрсдийнх нь мэдлэг чадвар сайжирч байгаа гэсэн үг байхгүй. Дахиад илүү их тоног төхөөрөмж ашиглаад өвчнийг бүр илүү эрт илрүүлэх боломжтой болсон. За энэ төслийн хүрээнд бүр ололтой сая хэлэх юм гэх юм бол өрхийн эмч нар маань хавдар илрүүлчихэж байгаа. Тэгээ бөөрийн хоргүй хавдрыг илрүүлээд тэр хүн маань цаг алдалгүй тусламж үйлчилгээ авцсан, эдгэрсэн байгаа. Энэ бол бас манай төсөл хэрэгжсэний ач холбогдол болоод байгаа. Эрүүл мэндийн мобайл технологи маань бол авч явахад хялбархан зөөврийн юм багаж хэрэгсэл байгаа учраас бол айл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулахад их ач холбогдолтой байгаа. За тэгээд мөн түүнчлэн бас энэ төслийн өрөөнд эрүүл мэндийн мобайл технологиос гадна бол эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай багаж хэрэгсэл тухайлбал биеийн жин өндөр хэмжигчүүд, за мөн хурдвчсан онцлог тестүүд тухайлбал гепатит Б, С, доох, цэмбүү, цэсэн дэх сахарын хэмжээ, холестерины хэмжээг тодорхойлох бас хурдвчсан онцлогуудыг хангаж өгсөн нь бол бас төслийн үед бол их үр ашигтай ухаан амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэхэд бол их ач холбогдолтой болсон байгаа. Тэгэхээр ялангуяа энэ төслийн бас нэг онцлог бол хэнийг ч орхитуулахгүй байх тул зарчимд бол нийцэж байгаа. Өөрөлдвөл хүүхэд насан туршигч аль хинт тусламж үйлчилгээ, ямар тусламж үйлчилгээ байна гэсэн хэрэгцээнд нь тулгуурсан тусламж үйлчилгээ үзүүлснээр бол энэ төслийн үед бол ач холбогдолтой байгаамаа. Энэ 2017 онд бол бас энэ төсөл маань өргөжчхөөр байгаа. Тухайлбал 5 аймаг 2 дүүрэгтөөр өргөжиж хэрэгжихээр болсон. Энэ цаашдаа бол бас энэ төсөл бусад аймагуудад бүр одоо хэрэгжих бас нөхцөл боломжийг бид нар бас эргэлт хийж хайж байна. Гэхдээ бид нар бас энэ дээр цохон турхад бол төсөл бол зөвхөн ингээд төсөл гэдгээр хэрэгжээд дуусах биш. Энэ цаашдаа Монголын эрүүл мэндийн салбарт ялангуяа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд энэ төслийг бол одоо эрүүл мэндийн салбарын одоо үйл ажиллагаа болгож тогтвортой байдлаар хангах боломж нөхцөл бол энэ төслөөс харагдаж байна гэж үзэж байгаа.